нойлох оронд их зөвлөгөө хийлээ. За ингээд янзлаад өглөөдөө миний одоо гол туслагч нар бол энэ амбын фөөмийн бүтээгдэхүүнүүд байдаг. За энэ бүтээгдэхүүнийхээ тусламжтайгаар одоо нойлох орог ийм гоё гэл сайхан цэвэрлэгчлээ шүү. Тэгээ аягүй урамтай бүр ингээд бүх юм шин юм шиг ингээд шил тай шиг гоё олгочдөг ийм сайхан бүтээгдэхүүнүүдтэй болохоор үнэхээр урамтай байдаг юм аа цэвэрлэгээ хийхэд. Одоо энэ өөрийнхөө туслагч болсон бүтээгдэхүүнүүдэд тавчхан танилцуулж гэж бодож байна. За энэ бол шил тойл цэвэрлэгч гэдэг байгаа. За энэ нэг бол онцлог бол бас ингээд найруулж хэрэглэнэ. За энийг бол нөгөө шил гадаргуу дээр шууд нэг удаа шүршилт хийгээл тэгээ зөвлөлт ачуураар арчиж чинь. Тэгэхээр өөрөө ингээд нөгөө давхар бүрхүүл үүсгчдэг учраас дараагийн тоос толбой тогтох нь удаан байдаг ийм онцлогтой. Маш гоё ялцуулаад өгдөг шил талыг. За дараагийн бүтээгдэхүүн болохоор манай баан жолон цэвэрлэгч байгаа. За баан жолон цэвэрлэгчийн одоо нэг онцлог юм болохоор энэ тэгээс дээш насны хүүхдийн бааны бүртгэл цэвэрлэн ямар нэгэн хүүхдэд болон бие гадаргуу дээр одоо харшил үүсгэн гэсэн ойлголт байдаг ийм бүтээгдэхүүн байгаа. За тэгээд энэ баан жолонгоо ямар ч байсан энэ зэв тоолбон дээр бол бүгдээ сайхан ажиллаад гоё юм гэлцуулаад өгдөг ийм бүтээгдэхүүн байна. За дараагийн бүтээгдэхүүн болохоор лог гэдэг бүх төрлийн гадаргуу цэвэрлэгч гэдэг. Энэ болохоор магадгүй одоо бусад бүтээгдэхүүн нь байхгүй байлаа гэхэд ганцхан энийгээр одоо баан жолонгоо энэ бусад бүх гадаргуугаа цэвэрлэж боломжтой. Тэгээс дээш насны хүүхдийн одоо бусад хэрэглүүдийг ч гэсэн энийгээр шүршиж цэвэрлэдэг. Тэгээ гэрийнхээ ерөөсөө бүх зүйлийг бол гадаргуугаар цэвэрлэх ийм боломжтой. Өтөрөөсөн байдаг учраас энийг найруулаад бас хэрэглэдэг байна. За энэ бүх цэвэрлэгийг мөн бас энэ бүтээгдэхүүн байна. Энэ болохоор нойлын цэвэрлэгч. За энэ нойл цэвэрлэхээс гадна бас нөгөө нойлын энэ хоолойны бохирдлыг хүртэл бас давхар цэвэрлэдэг ийм онцлогтой бүтээгдэхүүн байгаа. За энэ цэвэрлэгүүдийг яг дуусны дараагийн яадаг гэхээр энэ пүрсүү гэдэг энэ 99.99% ням бактерийг одоо устгадаг ийм бүтээгдэхүүнээр би эцэст нь шууд шүршээд орхичдаг. Тэгжиж очноо бүр үсэн бактери бүржүүлж халдвар бүржүүлээд ингээд ариутгал хийж нойлоо цэвэрлэдэг байгаа. За ингээд энэ бүтээгдэхүүнүүдийн нэг давуу тал онцлог нь юу гэхээр 100% байгалийн гаралтай. За тэгээ хүний биед арьсанд харшилт үзүүлдэггүй хэр толбыг бол маш сайхан цэвэрлэж сэтгэл ханамжтай ийм гоё орчныг бий болгож чаддаг учраас би энийг бол хэрэглэх дуртай байдаг. Хамгийн гол нь эко бүтээгдэхүүн гэдгээрээ одоо надад маш их таалагддаг. Тэгээ удаан хэрэгэлдэг ийм бүтээгдэхүүнүүд байгаа учраас эдийн засаг нь бас хэмнэлттэй байдаг болохоор би энэ бүтээгдэхүүнийг хэрэглэх дуртай байдаг. Өрөөнийхөө шүршүүрийг бас ингээд солихож байна. За бид нар 3 сарын өмнө энийг би бол сольсон. Тэг өнөөдөр одоо бүр ийм болцсон байна. Хараа бүр ийм дагтаршсан улаан зэг энэ одоо бүр арай л амар юм аа. Энэ хэсэг бол ингээ холоор бууж үлдээдэг. Бүр ийм улаан зэг. Тэгээд энэ амвигийн шүршүүрийн бүтээгдэхүүнийг бас авч хэрэглэдэг. Тэгээд энэ запас нь 2 ирдэг учраас одоо нэг л үлдсэн байгаа. Энийгээр одоо нэг сольё. За шүршүүрийг баярлсан. Арай л амар байгаац. 3 сарын өмнө сольсон шүршүүрийн фильтр ийм болтлоо зэвэнд идэгдсэн байна. Хэрвээ би энийг ашигладаггүй байсан бол одоо энэ хэмжээний зэвийг би дарсаараа дамжуулж биетэй оруулах нь шүү дээ. Яаж ирүүл байна. Энэ бол үнэхээр эрсдэлтэй. За ингээд цэвэрлэгээгээ хийгээд дуслаа. Миний ажлыг хөнгөжүүлж өгч яадаг бүтээгдэхүүнүүдэд талархаж байна өө.